Өнөөдрийн бичлэг дээр цусны эргэлтээ сайжруулж эрүүлжихүй эмэгтэй хүний дотоод хүч номын гол санааг товчлон ярих болно. Номын зохиолч нь Японы 4 үед амьдсан уламжлалт хангах ухааны эмч, эмэгтэйчүүдийн эмч хүний бичсэн ном юм байлээ. За энэ номыг сонгож авсан шалтгаан гэх юм бол Солонгосын 25 жилийн түүхтэй Vitamin House гэдэг 100% органик химийн орц найрлагагүй бүтээгдэхүүнтэй гэдгээрээ алдартай Vitamin House-ын Монгол дахь албан ёсны салбар нь манай Батцэг бүх төврийг спонсорлохоор болсон байгаа. За үүний хүрээнд бол хүмүүс зэрэгтэй сайн чанарын эрүүл мэндийн номыг сар болгон ярьж өгөөрэй гэсэн даалгавар өгсөн байгаа. Тэгээд даалгаврынхаа хүрээнд бид нар ч одоо эмч хүмүүс биш ч гэсэн өөрсдөө эрүүл амьдрахын тулд эрүүл мэндийн талаар мэдхийн тулд ер нь юунаас эхлээд ямар шат амжилтлагатайгаар ямар мэдээллийг эхлээд авбал зүгээр юм бэ гэж хайгаад утсан чинь хамгийн түрүүнд цусны эргэлтийн талаар мэдэх хэрэгтэй юм байна. Тэрний дараа детокс, тэгээд амьсгал, тэгээд дараа нь бодис салцаа гэх мэт энэ дараалалаар ер нь суралцах, суурь мэдлэгээ олж авах хэрэгтэй юм байна. Тэгээд үүнийхээ хүрээнд энэ номыг сонгож авсан байгаа. Тэгээд Vitamin House-аас биднэрт ингээ хэрэгтэй эрүүл мэндийн номыг ярьж өгөөрөө гэдгээс гадна бас манай сувгийг үздэг хүмүүстээ сариулаад Book Tig 10 гэсэн хямдралын кодыг өгсөн байгаа. Тэгэхээр та хэд манаас Солонгосын чанартай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг Book Tig 10 гэсэн хямдралын код аялаад 10% хямдралтаагаар авах боломжтой шүү. Тэгээ миний ч гэсэн D витаминыг аваад хэрэглээд явж байгаа. D витамин бол биднэрт хамгийн их дутагддаг витаминуудын нэг шүү дээ. Тийм нарнаас авдаг нарны витамин учраас дутагдах юм бол нойрны дутагдлалд ордог. D витамин бас ясны сэргэжилтэнд маш сайн гэдгээрээ алдартай. Тэгээд эдний D витамин гоё омега 3 шиг тийм тосон хэлбэртэй юм байлээ. Тийм болохоор биеинд бол шимэгжилт маш сайн гэсэн үг. Тэгээд таад манаас эдний чанартай бүтээгдэхүүнийг Book Tig 10 гэсэн хямдралын код аялаад 10% хямдралтай авах боломжтой шүү. За ингээд номынхон гол агуулга руу орё. Цусны эргэлтээ сайжруулж эрүүлжих үү гэж байгаа. Цусны эргэлт гэдэг бидний биеийн дотор байгаа 60 их 80 эдис болгоно шин тэжээл болон хүчил төрөгчийг дамжуулж байгаа энэ эргэлтийг нэрлэж байгаа юм байна. Тийм болохоор цусныхаа чанарыг сайжруулна, цусныхаа хэмжээг сайжруулна, цусны эргэлтээ сайжруулна гэдэг нь өөрөө бие бүр эдисийн төвшөнд нь эрүүлжүүлж байгаа хэрэг юм байна. Эсвэргээрээ мөн таны ямар нэгэн эргэтэн завьртай байна, тэр эргэтэн ч хэрэг муу байна гэвэл тэр эргэтэнд чинь хангалттай хэмжээний цус очихгүй байна. Хангалттай хэмжээний цус очихгүй байна гэдэг нь хангалттай хэмжээний шин тэжээл болон хүчил төрөгч очихгүй байна гэсэн үг юм байна. Тэгээ номын зохиолчдмэр маань Японы өнцөг болон бүрээс эмэгтэйчүүд ирдэг. Бүр гадаадаас ч гэсэн эмэгтэйчүүд ирээд үзүүлдэг юм байна. Үргүүдчлээ, үс унаад ийна, зулбаад ийна ч гэдэг юм уу тий. Маш олон эмэгтэйчүүдийн асуудал хэлээд өөр асуудлуудыг хэлээд ирдэг ч гэсэн тэр эмэгтэйчүүдийг шинжээд үзэх юм бол ихэнх нь бараг 80-90% нь цус багталттай байд юм байна. Тэгээд та цус багталттай байна гэд хэлэхээр нөгөө эмэгтэйчүүд маань цусаа шингэлэх хэрэгтэй байна. Цусны эргэлтээ сайжруулах хэрэгтэй байна гэж ойлгоод байдаг гинэ. Тэгтэл номын зохиолч маань номон дээр бүр хатуу сануулж бичсэн байлээ. Цус багталттай хүмүүс эхлээд цусаа төлжүүлэх буюу цусныхаа хэмжээг ихсгэх тал дээр анхаарах ёстой. Тэгтэл байгаа нэг жоохон цусаа хурдан гүйлгээл тэрийгэ байгаа нэг жоохон цусаа шингэлээд авах юм бол бүр сөрөг үр дүн гарах боломжтой. Тийм учраас хамгийн түрүүнд 3 шат дараалтаагаар ер нь бол энэ цус багталтыг эмчлэх ёстой байна. Нэгдүгээрт бол цусаа төлжүүлэх ёстой буюу яг бие маань өөрөө цусаа сайн үйлдвэрлэх ёстой. Хоёрдугаарт бол тэр үйлдвэрлээд гаргаад ирсэн цусаа ихсгэх ёстой. Гуравдугаарт эргэлдүүлэх хэрэгтэй юм байна. Тэгэхээр хүмүүс маань цус багталтай байна, цусны эргэлт ч юм уу байна гэнгүүт шууд 3 дугаар түвшнээс нь эхлэх гээд идэм юм. Одоо жишээ дасгал хийхээр цусны эргэлт сайжирдаг шүү дээ. Тэгтэл цус багталтай жоохон цустай хүмүүс маань дасгал хийгээд нөгөө жоохон цусаа биеэр хурдан эргэлдүүлэхээр толгой нэрэгдэг, ухаан алдаж ундаг гэх мэтчлэн тийм шинж тэмдгүүд илэрдэг учраас намын зохиолч маань эхлээд цус төлжүүлэх, дараа нь цусаа ихсгэх, 3 дугаар цусаа эргэлдүүлэх яг энэ дараалал эмчлэх ёстой шүү гэж хэлсэн байлээ. За тэгэхээр тэгвэл яагаад бидний бие ингээд хангалттай хэмжээнд цусаа төлжүүлж чадхаа болцсон бэ гэсэн чинь ер нь бол хотоод гидсний үйл ажиллагаатай холбоотой юм байна. Хотоод гидс муудаж сулрахад шим тэжээлийг хангалттай сайн шимж чадхаа болдог. Тэгэнгүүт цусыг үүсгэгч гол түүхийд нь бие доож ирэхгүй болж байна гэсэн үг юм аа. Хүний бие бол зөвхөн эдсэн ямаараа л бие болж бүрэлддэг. Цус ч гэсэн ялгаагүй. Тэгэхээр хоолноосоо хангалттай шин тэжээлээ аваад тэрнээс маань цус маань бүрэлдэж бий болдгийм байна. Гэхдээ бас чухал зүйл нь та юу ч идсэн байлаа гэсэн тий хангалттай шин тэжээлтэй хоол идлээ, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн ч гэсэн таны ходоод гидсний үйл ажиллагаа муу байх юм бол сайн юм идсэн ч гэсэн тэрнээсээ хангалттай шин тэжээлээ сорж авч чадахгүй учраас бидний одоо цус төлжөлт маань багасч эхэлдэм юм. Тийм учраас нэгдүгээр цусаа төлжүүлэхийн тулд ходоод гидснийхаа үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй байна. Ходоод гидсний үйл ажиллагааг сайжруулах тал дээр болохоор шууд хариултыг хэлэх юм бол бид нэр одоо хоол хооронд ингээд жижигэн ингээд амны зугаа болсон юмнэр иддэг шүү дээ. Энийг бүр байхгүй болох хэрэгтэй байна. За дээрэс нь бас оройн хоолыг багасгах хэрэгтэй байна. Яагаад тэгэхээр бидний ходоод гидсний үйл ажиллагаа ер нь муудаж байна гэдэг нь ерөөсөө загсалтгүйгээр амралтгүй ажиллаад байгаа болохоор ходоод гидсний үйл ажиллагаа маань муудаж байгаа юм байна. Тэгэхээр
одоо хоол хооронд ингээд жижигхэн юм идэхгүй байснараа хотоодн дотор байгаа хоол маань боловсроод нарийн гидс рүү яваад хотоод маань хоосорхороо хотоод ингэж агшиж эхэлт юм. Хүчтэй ингэж агшилт явагддаг. Одоо хоол заримдаа хоол идээгүй байхад гидс хорчгонж дуурдаг шүү дээ. Тэр бол хотоод гидс маань өөрийгөө цэвэрлж байгаа дуу чимээ юм байна. Тэгээ яг тэр чимээнд нь бол хоол идэхгүй байх ёстой гэсэн. Тийм чимээ гарч байгаа тохиолдолд тэгээд тэр хоол хотоод маань ингээ хоосорхороо хүчтэй агшилт явагддаг. Ингэж хүчтэй агшилт явагдаж байхад хотоодны маань хананд наалтчихсан хоолны үлдэгдлүүдийг гаргаж хайдаг. Тэгтэл ингээд хотоодоо хоослохгүйгээр хүчтэй юм агшилт явуулахгүй бол хотоодны маань хананд нь ерөөсөө л ингээд хоолны үлдэгдэл наалдамхаа бодисууд нь ингээд наалдаад үлдээд ийнэ гэсэн. Тэгээд ингээд удаан хугацаанд хотоодоо ингээд хүчтэй агшилт явуулж байглаас нь хотоод гэж өөрийгөө цэвэрлдэг энэ амралтынх нь үеийг явуулахгүй байх юм бол хотоод гиз маань үйл ажиллагаанд бүр муудаад хичнээн сайн хоол хүнс хэрэгэлсэн ч гэсэн тэрнээсээ шимт хичээлээс хорж авч чадхаа болтгийм байна. Тийм учраас хотоод гизнийхаа үйл ажиллагааг сайжруулах ерөөсөө л гол зүйл нь бол одоо хоол хооронд ийм янз бүрийн зугаа идтгээ болох хэрэгтэй. Нэг ширхэг үзэн байсан ч хамаагүй жижигхэн юм идэхэл юм бол хотоод маань тэгж хүчтэй агшилтаа явуулж чадхаа болчт юм байна. Таны идж байгаа ямиг шингээх тал дээр л ажиллаад ерөөсөө өөрийгөө цэвэрлэх завгүй байна гэсэн. Тэгээд хоёрдугаар болохоор оройн хоолыг заавал багасгах хэрэгтэй юм. Ингэж хэлсэн байна. Шөнө 8 цаг унтдаг гэж тооцвол 90 минутын давтамжтай ходоодны цэвэрлэгээ нь нийт 5 удаа хийгдэх ба нийт 150 удаагийн хүчтэй агшилт явагдсанаар их цэвэрлэгээ хийгдэж ходоод гиз цэвэрхэн болох боломжтой. Ийм хэмжээний цэвэрлэгээ хийгдэж байж л ходоод гиз эрүүл байж хоолны шингэлт бүрэн хийгддэг. Хэрвээ оройн хоолоо хэтрүүлэн идэх юм уу? Шөнө яг унтахын өмнө юм идэх эсвэл оройтож оройн хоолоо идснээр гэдэс дүүрэн цатгалан унтах болдог. Биднийг унтаж байхад хоол боловсруулалт явагддаггүй. Хотоодны үйл ажиллагаа зогсож хоолтой чигээрээ хондогдвол хүчтэй агшилтаж бий болдоггүй ба гидсний цэвэрлэгээч явагддаггүй. Хотоод гидсний цэвэрлэгийг хийлгэх гол түлхүүр нь оройн хоолоо бага хэмжээгээр идэх юм а. Мөн ингэж хэлсэн байна. Хүний нарийн гидсэнд маш олон үс байдаг бөгөөд дэлгэх юм бол 18 м квадрат хэмжээтэй болно. Энэхүү үсэл шимт хичээлийг шингээдэг гол эрхтэн бөгөөд үүнээс өөр ямар ч замаар цус шинээр үүсэж бий болох боломжгүй. Хоолоо багасгаснаар нарийн гидсний эд эс залууждаг болох нь ангаа ухааны үүднээс батлагдсан. Тэгэхээр товчхондоо бол ходоод гидснийхаа үйл ажиллагааг сайжруулж байж цус маань төлжих нэ. За үүний дараа хоёр дахь нь бол цусаа ихсгэх гэсэн шүү дээ. Нэгэнд үүсээд бий болчихсон цусыг ихсгэх байгаа. За энэ бол нойр. Маш энгийн юм шиг ходоодоо сайжруулах хэрэгтэй юм байна. Нойр гэдэг энгийн юм шиг хэрнээ энэ энгийн зүйлсүүдийг л мөрдөж чадаагүйгээс болоод бид нэр цус багталт болоод цус багталтаас болоод биеийн бүх эд эс маань хурдан муудаж эхэлдэг юм байна. За нойрны тал дээр бол уламжлалт ангаа ухаанд шөнийн 23 цагаас 1 цаг хүртэл бие махбодын гэрэл сүүдэр хоорондоо солигдсон шилжилж байдаг гэж үздэг. Гэрэл сүүдрийн шилжилтийн дараа 1 цагаас 3 цагийн хооронд цус шинээр үүсэж бий болдог. Тэгэхээр шөнийн 1 цаг болон 3 цагт нөгөө цус маань дахиад шинээр бий болж үүсэж байдаг учраас энэ цагт нь хэрвээ та сэрүүн байх юм бол цус төржилтэндээ бас саад болох юм байна. Тэгээд бас одоо нөгөө цус багталттай хүмүүс чинь бас шөнийн нойр айгүй муу байд юм байна. Шөнө нойр хүрхгүй ингээд нэг гөлрөөд заримдаа тэгээд байдаг шүү дээ. Тэр бол ингээд цус багталтын шимж тэмдэг юм байна. Тэгэхээр цус багталттай хүмүүс бас ингээд шөнө унтаж чадахгүй байгаадаа баг стресс дээрээ гэж номын зохиолч маань бичсэн байлээ. Ягаад гэхээр та цусаа сайн төлжүүлээд нөгөө ходоод гидснийхаа үйл ажиллагааг сайжруулад цусаа төлжүүлээд цус чинь гоё чанаржаад ихсээд эхэлэх юм бол угаасаа хангалттай хэмжээнд нойр чинь хүрдэг болно. Тийм болохоор эхний ээлжинд нойр хүрэх байгаадаа стресстэж болохгүй гэсэн байлээ. За тэгээд нойр хүргэх тал дээр гэх юм бол амьсгалын дасгал бас айгүй чухал үүрэгтэй учраас хэвтээд унтахынхаа өмнө амьсгалын дасгал хийгээрэй гэж зөвлөсөн байлээ. За бас өглөө сэрэнгүүтээ 23 цагт унтахын тулд өглөө доор хаяж 7 цагаас өмнө боссон байх хэрэгтэй байна. Тэгээд 7 цагт босонгуудаа наранд их ингээд бие ээх хэрэгтэй байна. Наранд ээх юм бол бие махбод маань нарны гэрлэлээр дамжуулаад өглөө болцсныг мэдрээд серотонин гэдэг гормон ялгаруулдаг. Нарны гормон тархийг гоё ирч хүчтэй ажилуулдаг тэр гормон ялгардаг. Тэгээд тэр гормон ялгарснаа серотонин шүн болохоор мелатонин болж хувирдаг. Мелатонин бол нойрны гормон шүү дээ. Тэгэхээр нойрны гормоны түүхийд нь серотонин буюу нарнаас авдаг гэсэн. Тэгэхээр наранд баг гарах юм бол бас шүн орой нойр хүрэхгүй болно гэсэн. Тэгээд энэ мелатонин гэдэг гормон маань шүн хамгийн ихээр ялгараад өглөө хамгийн бага ялгардаг. Тэгээд өглөө багаснасаа хойш 15-аас 16 цагийн дараа дахиад
ялгарч эхэлдэг. Тэгэхээр та шөнө 23 цагт унтахыг хүсвэл өглөө доор хаяж 7 цагт сэрсэн байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр шөнө сайн унтаж шөнийн орой сайн авна гэдэг нь цусыг ихсгэх юм байна. За 3 дахь нь болохоор цусны эргэлт байгаа. За цусны эргэлтийн тал дээр бол энэ маань яг эмэгтэйчүүдэд жоохон төвлөрч бяцагдсан юм шүү дээ. Тэгвэл эрэгтэй хүний цусны эргэлтийг болохоор артерийн суц хариуцдаг юм байна. А эмэгтэй хүний цусны эргэлтийг болохоор венийн суц хариуцдаг юм байна. Тэгээд артерийн суц чинь венийн суцаа бодвол бүдүүн том байгаад цусны даралтаар биелүү маш хурдан даралтаагаар хүчтэй шахагддаг юм байна. Харин венийн суц бол одоо зүрхнээс арай хол идэг учраас ингэж зөөлөн арай удаан ингэж одоо эргэлддэг юм байна. Тийм учраас эмэгтэй хүн бол эрэгтэй хүнийг бодоход хөл мөл бие минь арай хүүтэн байдаг, илүү их даардаг гэдэг бол цусны эргэлттэй холбоотой юм байна. Тэгээд эмэгтэй хүний цус бол ингээд зүрхнээсээ гараад явсныхаа дараа хөлдөө очиод хөлнөөсөө буцаад зүрх рүүгээ ирэхэд айгүй муу байд юм байна. Тэгээд тэрнийг нь сайжруулах зөвлөл нь бол уламжлалт ангаах ухаанд бол эмэгтэй хүний хоёр дахь зүрх нь шилп гэж ярьд юм байна. Шилп чинь бидний нөгөө нэг алхахад ингээд том болоод агшаад жижигэн болоод том болоод ингээд агшдаг шээ тий. Ингэж агшиж явах явцдаа хөлөндөө хоригдлогдсон цусыг буцаагаад зүрх рүүгээ шахдаг юм байна. Тийм болохоор эмэгтэй хүн бол цусны эргэлтээ сайжруулахын тулд эхлээд нөгөө цусаа төлжүүлээд цусныхаа хэмжээг ихсгэх хэрэгтэй тий. Дараа нь нойроо аавна. Тэрнийхээ дараа цусны эргэлтээ сайжруулахын тулд шилбэний булчингаа аюу хүчтэй болгох хэрэгтэй юм байна. Сайжруулах дасгал нь болохоор одоо үлмийн дээрээ зогсно гэсэн үг. Өсгийгөө өргөөд ингэж үлмийн дээрээ зогсно. Тэгэхээр нөгөө шил бачаалддаг шүү дээ, тий. Энэ бол эмэгтэй хүний цусны эргэлтийг сайжруулах маш энгийн хамгийн үр дүнтэй дасгал юм байна. Тэгэхээр энэ дасгалыг хийгээрэй гэж бас зөвлөсөн байлээ. За тэгээд өнөөдрийн бичтнэг дээр цусны эргэлтийг сайжруулж эрүүлж өгөх намын гол санааг товчлон ярихыг хичээлээ. Тэгээд энэ ном бол бүр үнэхээр сайн ном болоо. Ялангуяа эмэгтэйчүүдэд бол бүр заавал нэг удаа унших ном байлээ. Тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр бол аль болохоор ингээд товчхон яг энээс болд юм энээс болд юм гэсэн товчхон юмнуудыг ярьсан боловч хүн болгоны биед чинь нөгөө өөр зөөрөд илэрж байгаа шүү дээ. Тийм учраас энээс бол маш хангалттай их хэмжээний мэдлэг олж авах боломжтой учраас уншсан цагаасаа илүү их хэмжээний мэдлэг олж авах боломжтой сайн ном байлээ. Тийм учраас бүр үнэхээр санал болгож байна. Цусны эргэлтээ сайжруулах энэ номд энэ зарагдчихжээ шүү. Тэгээд дараагийн бичлэг дээр детоксын талаар ярих болно. Детоксын талаар гэхээр энэ дээр чинь сая ингээл цусны эргэлтээ сайжруулах нь эрүүл мэндийн хамгийн чухал үндэс. Гэхдээ цусны эргэлт маань сайжрахгүй байгаа нь бол ходоод гэц цусаа төлжүүлж чадахгүй байгаа нь бидний ходоод гэцний үйл ажиллагаа муу гэсэн шүү дээ. Тийм болохоор ходоод гэцний үйл ажиллагаагаа сайжруулахын тулд детокс хоргойжуулах нь маш чухал учраас дараагийн бичлэг дээр детоксын номыг ярих болно. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяр та.